бичиг зохион бүрдүүлэх. За энэ хичээлийн зорилго бол албан бичгийг зохих бүрдэлтэйгээр стандартын дагуу тавигдах шаардлагыг хангаж зохион бүрдүүлэхэд арга зүйн эзэмшилт оршино. За албан бичгийн талаар ерөнхий ойлголт өгье. Албан бус ярианы хэллэгт бол албан баримт бичиг, албан бичиг гэдэг хоёрыг нэг ижил битээр ойлгомжтой ярьдаг. Ер нь байгууллагын үйл ажиллагааг баримтжуулах явцад нийт 29 нэр төрлийн баримтчиг үлдэгддэг. Энэ 29 нэр төрлийн баримтчгийг нийтд нь бид нар албан баримтчиг гэж нэрлэдэг. Харин энэ 29 нэр төрлийн баримтчгийн зөвхөн нэг нэр төрлийн баримтчиг маань өөрөө албан бичиг байж байгаа. Тэгэхээр албан бичиг гэдэг нь бол тодорхой асуудлаар байгууллага иргэд хооронд харилцсан баримтчигээр албан бичиг гэж нэрлэж байгаа. За энэ албан бичгийг бол байгууллагын удирдлага, зохион байгуулалтын нэгжийн удирдлага боловсруулдаг. За албан бичиг бол бусад баримтчиг буюу нийтдээ 29 нэр төрлийн баримтчигээс нэлээд хэд хэдэн онцлог давуу талтай. Нэгдүгээр онцлог бол бусад баримтчгийг бодох юм бол нэлээд байгууллагын үйл ажиллагаанд түгээмэл нэмэгддэг, байнгын гардаг юм баримтчиг. Танай байгууллагын талаарх анхны сэтгэлдлийг төрүүлдэг. Албан бичгийг А4, А5 хэмжээтэй хэвлэмэл хуудсан дээр төвийн болон хажуугийн гэсэн хоёр барилаар үлддэг. А4, А5 хэмжээтэй цаасны хэмжээ бол ерөнхийдөө А4 дээр бол бид нар 210 харьцах 297, 297 харьцах 210. А5 цаас бол зөвхөн босоо 148 харьцах 210 гэсэн миллиметрийн хэмжээтэй байдаг. Тэгэхээр хажуугийн барил гэдэг бол тухайн бүрдлүүдийг хэвлэмэл хуудсанд зүүн захад байрлуулсныг хажуугийн барил гэж нэрлэж байгаа. За төвийн барил гэдэг бол хэвлэмэл хуудсанд бүрдлүүдийг хуудсны дээд захын дагуу баруун зүүн захаас ижил хэмжээтэй байрлуулсныг төвийн барилаа гэж нэрлэдэг. За энэ хичээлээр бол гүшин ерөнхийдөө хажуугийн барилын албан бичгийг цааш нь үргэлжлүүлж ярина. За энэ албан бичгийг зохион бүрдүүлэхэд бол тодорхой хэмжээний хуулийн хүчинтэй байлгах шаардлагатай мэдээллийн элементүүдийг агуулсан байдаг. За албан бичиг бол бусад баримтчигээс нэлээд олон бүрдлүүдийг, мэдээллийн элементүүдийг агуулдаг. Ямар баримтчгийн онцлогоос шалтгаалаад баримтчиг болгон дээр бол өөр өөр байдаг. Бидний жишээ авч байгаа бол өөрөө хувийн хвшлийн байгууллага учраас 02 бүрдлээр эхэлж байна. 01 бүрдэл бол төрийн сүлд заям, 02 бүрдэл бол байгууллагын бэлэгдэл тэмдэг. За байгууллагын бэлэгдэл тэмдгийг байгууллагын нэрийн дээд талд голлуулж байрлуулна. Байгууллагын нэр бүрдлийг бол бүх үсэг томоор байгууллагын албан ёсны улсын бүртгүүлсэн юм дэвчдэг байна. Байгууллагын бэлэгдэл тэмдгийн доор голлуулан байрлуулна. За дараагийн бүрдэл бол хаяг бүрдэл байж байгаа. За энэ хаяг бүрдэл бол хамгийн чухал бүрдэл албан бичигт. Бид нар дандаа харилцагчтай хамтран ажиллах ямар нэгэн асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ингээд албан бичиг илгээдэг учраас энэ албан бичигт бол танай байгууллагын талаар бүхий л мэдээлэл авч болохгүйц бүх мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар өгдөг. За жишээ нь хаана хэдэн тодтоо, утас, факс, мэйл хаяг гэх юм шуудангийн харьц гэдэг энэ бүх дэлгэрэнгүй мэдээллүүдийг оруулж өгсөй. Харин нэг гол бүрдэл бол нэг төдийлөн анзаардаггүй энэ бүрдэл чинь энэ бол улсын бүртгэлийн дугаар 06 кодтой энэ бүрдэл байж байгаа. За энэ бүрдэл бол яадаг вэ гэхээр ОБД гэсэн төвчилсөн үгийн ар дээр улсын бүртгэлийн дугаарыг тавиад хаяг бүрдэл дотор хамтдах нь оруулж бичдэг. Дараагийн бүрдэл огноо бүрдэл байж байгаа. Албан бичигт бол огноог араб тоогоор 2 оронгоор цэгэр тусгаарлан бичдэг. Албан бичгийнхаа хэвлэмэл хуудсан дээр бол хэдүүлээ доогоор зураасан байдлаар энэ тэмдэглэгийг хийдэг. Тэгээд удирдлага гар үсэг зурлаа, он сар өдрийг хар буюу хөхөнгийн бэхээр гараар хүчнийг анхаарах нэ. Баримтчгийн бүртгэлийн дугаар хүртэл 8 гэсэн тэмдэглэгээр бичдэг. Тэмдэглэлийн бүртгэлийн дугаар маань баримтчгийн байгууллагын бүртгэлийн индекс, баримтчгийн бүртгэлийн дугаар гэсэн юм хоёр бүтгэс үүсдэг. Танай байгууллагын зохион байгуулалтын нэгж индекс чиглэл тохиолдолд индексийн дугаарыг бичихгүй байж болно. Зөвхөн бүртгэлийн дугаарыг бичнэ. За энэ жишээнд бол зөвхөн бүртгэлийн дугаар буюу 07 байх юм. За дараагийн бүрдэл бол хариутай бичгийн огноо дугаарын тэмдэглэл. Зөвхөн албан бичигт байдаг юм онцлог бүрдэл байгаа. Энэ албан бичгийн хариу илгээж байгаа тохиолдолд энэ бүрдлийг хэрэглэдэг байна. Танай энэ дээр бол тухайн хариу илгээж байгаа он сар өдрөө чигнэ. За тийм ээ. За хэдэн тод албан бичгийн хариу юм тийм ээ. 25 30 гэдэг юм дээр. Дараагийн бүрдэл бол
тэргүү буюу 14 кодтой бүртэл байх нь. Нэг өгүүлбэрт багтаа эхний үсэг томоо үеэр таслахгүй тодорхой бичнэ. Дараагийн бүртэл 15 кодтой бичвэр бүртэл байна. 12 кодтой харилцагч байгууллагын нэр хаяг бүртэл байж. Тухайн байгууллага руу хаяглаж болно. Тухайн аж ахуйн нэгжийн албан тушаалтан руу хаяглаж болно. Заасан тэмдэглэлийн багтаан бүх үсэг томоор тодруулахгүй бичнэ. Гарын үсэг бүртэл бол албан тушаалын нэр, албан тушаалтны гарын үсэг, за албан тушаалтны нэр гэсэн бүртэлтэйгээр гарын үсэг бүртлийг хийдэг байгаа. Ямар нэгэн баримтчгийг бол дандаа компьютерийн тусламжтайгаар үйлддэг. За энэ компьютерийн тусламжтайгаар үйлдэхдээ талбайн цахын тохиргоонуудыг компьютерт хийж өгсөн байх хэрэгтэй байдаг. Алтан бичиг бол дээд цахаасаа 2 см-ийн хэмжээ авна. Доод цахаасаа бол бас 2 см-ийн хэмжээ авна. Баруун талаасаа бол 1.5 см-ийн зай авах нь. За зүүн талаасаа бол 3 см-ийн зай авч компьютерт үйлддэг байгаа. За 3 см-ийн зай авч байгаа нь бол тухайн баримтчийг дандаа 2% үйлдэгдэж архивд хадгалагддаг учраас бид нар хадгаламжийг нэгж үсгэх энэ хэмжээ нь бол 10-аас 15 буюу 1-ээс 1.5 хэмжээ байдаг. За тийм учраас энэ 3 см хэмжээтэй байдаг байна. Алтан бичиг дээр бидний түрүүний ярьсан 14 дэх бүртэл буюу тэргүү. За энэ тэргүүгээс бичвэр хоорондын зай бол 2 мөрийн зай буюу 2 энтрийн зай гэдэг байна. За бичвэрийн төгсгөлөөс гарын үсэг хүртлээр 3-аас 5 мөрийн зай гэдэг байна. Энэ алтан бичгийг үлдэхэд бол А4-өө А5-ын цаасан дээр үлдэж байгаа гэдгээс шалтгаалаад мөр хоорондын зай бол өөр байдаг. А4-ийн цаасан дээр бол мөр хоорондын зай 1-ээс 1.5, А5-ийн цаасан дээр бол зөвхөн 1-ээр бичдэг байна. Алтан бичгийн бичвэрийг бол Times New Roman эсвэл Arial фонтоор бичдэг байна. Үсгийн хэмжээ бол 11-ээс 14. Хүснэгтэн хэлбэрээр мэдээлэл бичиж байгаа тохиолдолд бол 10-аас 12-оор бичдэг байна. За тэгэхээр бид нар алтан бичгийг бол хүснэгтэн хэлбэрээр бас бичиж болдог байна. За 14 дэх бүртэл бол гарчиг буюу тэргүү гэдэг хараа тийм ээ. За тэгэхээр алтан бичиг бол ерөнхийдөө тэргүү гарчиг гэсэн ерөнхий бүтцтэй байдаг. Алтан бичгийн тэргүү А5-ын алтан бичиг дээр бол бид нар тэргүү хэрэглэдэггүй. Яагаад гэхээр А5-ын алтан бичиг өөрөө товч тодорхой бичигддэг. Ийм учраас бичвэр нь өөрөө тэргүүний үргийг гүйцэтгэдэг байгаа. За хоёрдугаарт нь бол А4-ийн хэвлэмэл хуудсан дээр бол тэргүү бичигтэй, ойлгомжтой, тодорхой байх хэрэгтэй гэж байдаг. Яагаад гэхээр тэргүү маань өөрөө тухайн баримтчгийн ирж харахад түлхүүр үг болдог. Тухайн баримтчгийг ангилан төрүүлжүүлэхэд мөн түлхүүр үг гүйцэтгэдэг. Энэ учраас ойлгомжтой тодорхой байх хэрэгтэй байна. За тэгээд түрүү бүгд ярьсан нэг өгүүлбэрт багтаан эхний үсэг томоор тодруулах үгээр тэргүү бичнэ. За тэргүү бол бичвэртэйгээ яв цав нийцсэн байх хэрэгтэй буюу ерөнхий агуулгыг багтаасан тэргүү байх хэрэгтэй гэдэг байна. За энэ жишээг харууллаа. Мэдээ тайлан хөрвүүлэх тухай. За юуны мэдээ тайлан тийм ээ суралцагчдын эрсцийн мэдээ тайлан хөрвүүлэх тухай гэдэг. Энэ бол одоо зөв тэргүү байна гэж ойлгож байна тийм ээ. За ингээд хэдүүлээ бичвэрлэг орё. Баримтчиг болгон бол өөрийн бичвэрийн найруулгын онцлогтой байдаг. Алтан бичиг бол ихэвчлэн найруулга нь нэг хүсэмжилсэн хэлбэрээр бичигддэг. За алтан бичгийн бичвэр бол ерөнхийдөө нэг үндсэн 2 хэсгээс бүрддэг. Нэгдүгээрт нь бол тухайн алтан бичгийг зохион бүрдүүлэх гэж байгаа шалтгаан нь юу юм? Үндсэл нь юу юм? Зорилго нь юу юм? Хамрах хүрээ нь юу юм? Хугацаа нь юу байх вэ гэдгийг тэмдэглэж өгдөг байна. Хоёр дахь хэсэгт бол тухайн баримтчгийн санал, дүгнэлт, шийдвэр, хүсэл зэргийг тодорхойлж тусгаж өгдөг байна. Нийтдээ алтан бичгийг хил найруулгын хувьд бол Монгол Улсын төрийн албан ёсны тухай хуулийн баримтлах хэрэгтэй байна. Дээрээс нь найруулгын онцлогийг тусгах хэрэгтэй байна. За тэгээд хууль зүйнээс зөв томьёологдсон байх хэрэгтэй. За гол зүйл бол зөв бичгийн дүрмийг баримтлсан байх хэрэгтэй. За ингэж бичгтэй бичвэр дээр нэлээд хэдэн шаардлагууд тавигддаг. За нэгдүгээр шаардлага бол алтан бичгийг тогтсон идэвхтэй үг хэллэгийг хэрэглэх ёстой. За энэ бол хамгийн чухал зүйл байж байгаа. За хоёрдугаарт нь бол тухайн үгийг шууд утгаар нь хэрэглэх ёстой. За гуравдугаарт нь бол ямар нэгэн хоёрдмол утга санааг илэрхийлэхгүй байх ёстой. Тодорхой гэдэг утгаараа тийм ээ. За 5 дугаарт нь бол найруулгын алдаа гаргахгүй байх ёстой. За энэ найруулгын алдаа гэдэг үг чинь тодруулъя. Үг илүүдэх, үг дутсан, эсвэл тухайн үгийг олон дахин давтсан юм алдаанууд байдаг. Жишээ нь тухайн үгийг олон дахин давтна гэдэг бол найруулгыг сулруулж өгдөг.
Тийм учраас аль болох нэг үгийг олон дахин татахгүйгээр одоо бас албан бичгийг үлдэх хэрэгтэй байна. За хэрвээ нэг үгийг зайлшгүй тохиолдолд татах шаардлагатай бол тэрний орон зайн байдлыг анзаарах хэрэгтэй байдаг. За тэргүй маань өөрөө бас бичвэртэйгээ явцаа нийцэх байх хэрэгтэй. Албан бичиг бол өөрөө хураангуй болон дэлгэрэнгүй байж болдог. За хураангуй албан бичиг бол нэгээс 2 хуудасанд багтдаг. Дэлгэрэнгүй албан бичиг бол 5 хүртэл хуудастай байж болдог. За нэгээс 2 хуудасанд багтж байгаа энэ одоо албан бичгийг дараагийн хуудасанд шилжихдээ сүүлийн өгүүлбэрийг бүтнээр нь өгүүлбэрийг дундуур нь тасалж дараагийн хуудасанд шилжихгүйгээр бүтнээр нь дараагийн хуудасанд шилжүүлчихдэг юм онцлогтой байгаа. За 5 хүртэл хуудастай албан бичгийг бол дугаарлаж болно. Дугаарлах юм бол хуудасны дээд захаас 10 мм-ийн зайд голлуулан хуудсыг дугаарладаг байгаа. Ингэж дугаарлал цаашаа явахдаа бол хэд хэдэн одоо юу гэдгийг онцлогийг агуулж бичсэн албан бичиг байж болно. Тэгэх тохиолдолд бол мөр болгоныг догол бүрээс эхлэж бичнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. За ингэж бид нар яах ёстой вэ гэхээр албан бичиг ийм бичвэрт бол тавигдах шаардлага байдаг байна. За ингэж албан бичгийг байгууллагууд ихэвчлэн бичихтэй гол зүйл бол шийдвэрлэлтийн хяналтанд одоо хяналт тавих хэрэгтэй байж байдаг. За энэ шийдвэрлэлтэнд хяналт тавьж байгаа гол одоо бүрдлүүрийн дээр нэг 4 бүрдлийг оруулсан байгаа. За тэгэхээр баримтчгийн эхний хуудасны зүүн доод буланд бол яг үгээр 25 дахь бүрдэл буюу шийдвэрлсэн баримтчгийг хөтлөх хэрэгт хадгалсан тухай гэсэн бүрдэл байж байгаа. За энэ бүрдлийг ер нь яах гэж хэрэглэдэг вэхээр тухайн албан бичиг хизээ шийдвэрлэгдсэн юм бэ? Энэ албан бичгийг хөтлөх хэргийн хэдийн хэдэд хадгалсан юм бэ гэдгийг энэ албан бичигтээ бичиж өгдөг ийм гол бүрдэл байж байгаа. 2020 оны 5 сарын 18-нд 25 тоот албан бичгээр хариу өгүүлэг буюу энэ албан бичиг бол энэ 25 тоот албан бичгээр шийдвэрлэгдсэн байна гэж болох нь. За ингээд баримтчигтээ архивд хадгалахдаа хөтлөх хэргийн 3-5 гэдэг энэ дугаарт хадгалагдсан байх нь хий хадгалсан Б бат гэдэг хүн 5 сарын 18-нд хадгалсан байна гэдэг байгагдаж байгаа. За дараагийн нэг гол бүрдэл 27 дахь бүрдэл байж байгаа. 27 буюу санамжид байгаа мэдээллийг ирж харах бүрдэл. За энэ санамжид байгаа мэдээллийг ирж харах бүрдлийг бол баримтчгийн эхний хуудасны баруун доод өнцөгт доороос 15, баруун цахаас 15 мм зайд хадгалсан файлынх нь нэрийг бичиж өгдөг байна. За энэ яагаад энэ бүрдлийг заавал хэрэглэх ёстой вэ гэхээр энэ бүрдэл бол тухайн баримтчгийг дараад нь эрен хайх. Мэдээж одоо компьютерт боловсруулж байгаа учраас эмх зэгстэй байдлыг хангаж энэ бүрдлийг ашигладаг байна. За тэгэхээр энэ багшийн ярьж байгаа бүрдлүүд бол дандаа баримтчгийн үлдэх хөв дээр хийдэг бүрдэл гэдгийг бас анхаарах хэрэгтэй байна. За дараагийн бүрдэл бол юу вэ гэхээр 24 дахь бүрдэл буюу боловсруулсан тухай тэмдэглэл. Баримтчгийн эхний хуудасны арын зүүн доод буланд боловсруулсан ажилтныг энийг хэн хянсан, хэдэн хувь гаргасан юм бэ, үлдсэн юм бэ гэдгийг нь тодорхойлж өгдөг ийм бүрдэл байна. Энэ бол баримтчгийн эхний хуудасны арын зүүн доод буланд хийгддэг байна. Энэ бас тухайн баримтчгийн дандаа нөгөө шийдвэрлэлтэнд нь хяналт тавьж байгаа үйл явцад ордог ийм бүрдэл байна. 26 дахь бүрдэл. За энэ 26 дахь бүрдлийг бол баримтчгийн эхний хуудасны арын зүүн доод буланд хийдэг. Энэ бүрдлийг яагаад ингэж хийж байгаа вэ? Тухайн баримтчгийг танаа байгууллага хүлээж авсныг нотолж одоо энэ бүрдлийг ашигладаг байгаа. За тэгэхээр байгууллагын нэрийг бичих юм. За тэр бүртгэсэн номер гэдэг дээр танаа байгууллага энэ баримтчгийг хүлээж аваад ирсэн баримтчгийн бүртгэлийн дугаар дээр бичиж байгаа тэр бүртгэлийн дугаар гэдэг байна. Картын дугаар гэдэг бол мэдээж хариу шаардсан юм уу эсвэл хяналт тавих шаардлагатай энэ албан бичгүүдээр бол дандаа карт байдаг. За энэ картын дугаарыг энд бичиж байна. За хэдэн сарын хэдэн ирсэн юм бэ? Он сар өдрийг энд бичиж байна. Тэгээд энэ баримтчгийг шийдвэрлэхээр хэдэн цаг хэдэн минутанд хэн гэдэг ажилтныг шилжүүлсэн юм бэ? Нийт хэдэн баримтчийг шилжүүлвэ гэдэг нь хуцтай дугаарыг бичдэг ийм бүрдэл байх нэ. Одоо хэдүүлээ энэ өгөгдөл дээр ажиллая. За энэ өгөгдлийг бол анзаарч байгаа ох зөвхөн тэргүү болон бичвэр байж байгаа. Хамтран ажиллах тухай буюу одоо бидний харуул тэргүү 14 дахь бүрдэл байна. За дараагийнх нь манай гэж хэлж байгаа энэ бол бичвэр буюу 15 дахь бүрдэл байна. Албан бичгийг боловсруулахдаа бичвэр дээрээс нь тэргүү хоёр бол явцсан нийцсэн байх хэрэгтэй байж байгаа. Гол зүйл нь бичвэр бүрдэл байна. Хамтран ажиллах тухай гэж байна. Доотлын бичвэр бол хэн нэгэн байгууллагатай ямар нэгэн асуудлаар хамтран ажиллана гэдгийг бичсэн байх хэрэгтэй байна. За тэгвэл манай байгууллага орон тооны албан хэрэг хөтлөлт эрхэлсэн ажилтан ажиллуулах
зайлшгүй шаардлага уран гарсантай холбогдуулан хамтран ажиллах саналтай байна. Энэ ажлын хүрээнд танай сургуулиас зохион байгуулж байгаа байгууллагын албан эрхлэл хариуцсан ажилтны мэргэжил болох сургалтандаа ажилладан отхон цэцгийг хамруулах саналтай байна. Тэргүй бичвэр 2-ын зорилго нийцсэн байх ёстой, агуулга 1 байх ёстой гэсэн. Тэгвэл хамтран ажиллана гэсэн чинь гол зүйл нь энэ доор ороод ирлээ. Сургалтанд хамруулах тухай. За тэгвэл энэний бичвэр бол өөрөө гол тухайн энэ отхон цэцэг гэдэг хүнийг сургалтанд хамруулах байсан байна. За тэгвэл нэгдүгээрт нь бол тэргүүн дээр алдаа гарч ирсэн байна. Тэгэхээр багш нас түрүү хэлжсэн нэг дэх хэсэг тухайн албан бичгийг үйлдэж байгаа зорилго зориулалт шалтгаанаа бичих хэрэгтэй гэж байдаг. Нэг дэх хэсэгт бол шалтгаан тодорхойгүй тийм ээ. Тэгэхээр шалтгаан бол одоо яасан бах нь орон тооны албан эрхлэлд хариуцсан ажилтан эрхэлсэн ажилтан гэдэг ороод ирсэн байгаа тийм ээ. Тэгэхээр энэ одоо орон тооны албан тушаал гарч ирсэн учраас манайхын отхон цэцгийг томилж байгаа. Энэ асуудлаа сургалтанд хамруулах хүсэлтэй байна гэдэг бол дээр талаа нэг хэсэгт орж ирсэн байна. За одоо тэгвэл 2 дугаарт нь ямар алдаа байх вэ гэхээр энэ орон тооны албан хэрэг хөдлөлт эрхэлсэн ажилтан гэдэг. За энэ дээр бол нөгөө үг буруу сонгосон алдаа байх нэ. За үг буруу сонгосон алдаа. За энэ бол орон тооны албан хэрэг хөдлөлт эрхэлсэн ажилтан гэхийн оронд тийм ээ. Албан хэрэг хөдлөлт хариуцсан орон тооны ажилтан. За ингэж баялаа. За 3 дугаар бидний хамгийн эхлээд ярьсан баримтчгийн бичвэрийг бичгдэг бол дагуулмөр бүс хүчнэ. За энэ дээр манай гэж шууд гэсэн байна тийм ээ. За дагуулмөрны алдаа гарч ирлээ. Албан бичиг өөрөө хоёрдмол утгыг илэрхийлсэн байна. За багш энэ дээр бичиж тийм ээ. Хоёрдмол утгыг илэрхийлсэн байна. За яагаад вэ гэхээр энэ дээр хамтран ажиллах гэдэг нэг ороод ирлээ. Дахиад энэ доор сургалтанд хамруулах тухай. За тэгэхээр яг юунд дээр хамтран ажиллах гэдэг нь тодорхойгүй тийм ээ. Хоёрдмол утгатай ийм албан бичиг болсон байх нэ. Дөрөвдүгээрт нь бол энэ албан бичгээр хамтран ажиллах гэж байгаа бол яг юунд дээр хамтран ажиллах хэрэгтэй юм бэ? Тэр зорилго шалтгаан бол тодорхой бус байлаа. За дараагийн дугаарт энэ сургалтанд хамруулах гэж байгаа бол бид нар хугацаа байх хэрэгтэй байлаа. Тэгэхээр энэ танай сургалт бол хизээч болсон бид нар сууна гэж байгаа юм уу? Эсвэл хугацаатай юм уу тийм ээ? За тэгэхээр бид нар түрүү бас ярьсан нэг хэсэгт бол албан бичиг дээр хугацаа тодорхой байх хэрэгтэй гэдэг. За ийм одоо зөвхөн энэ одоо жижиг бичвэр дээр ихтэл ингэж гарч ирж байна тийм ээ. За тэгэхээр ийм одоо түрүүний 50 дахь шаардлагуудыг бид нар маш анхаарч бичих хэрэгтэй байна. Яагаад гэвэл танай явуулж байгаа албан бичиг бол танай байгууллагын нүүр царай, нэрийн хуудас, танай байгууллагын имиж байдаг. Тийм учраас энэ албан бичиг боловсруулалтын дээр бол маш гол анхаарах хэрэгтэй байна. Зөвхөн стандарт гэсээ илүүтэйгээр бичгийн цаас, хэмжээ, за дээрээс нь цаасны өнгө, дизайн тийм ээ. Энэ болгон дээр бол албан бичиг боловсруулалт анхаарах хэрэгтэй байна. Анхаарал хандуулсан